Сайн байцгаана бүгдээрээ. Өмнөх удаагийн бичлэг маань 10,000 лайк хүрсэн болохоор ийхүү Believer гэх киноны 2 дугаар анги орж байна. За тэгэхээр эхний анги нь 2018 онд гарч ирсэн бол ийхүү 5 жилийн дараа 11 сарын 17-нд гэдэг ч одоо баг гараад 7 хоног байгаа киног ярьж өргөхөөр бэлтгэсэн байна. За уг кино маань Netflix дээр гарсан байгаа. Кино найруулагчид солигдсон. Тэгээ мөн киноны зарим жүжигчид солигдсон байгаа. Энийг кино эхлэхээс өмнө хэлсэн зүйтэй байхаа. За тэгээ та манай суугийг үзэх дуртай бол киногоо эхлэхээс өмнө бичлэгээ эхлэхээс өмнө subscribe дарж амжаагүй subscribe дараарай. За тэгээд Believer 2 дугаар анги. Нэгдүгээр ангийн төгсгөл цагдаа маань Рагийг хайж ирснээр дуустдаг шүү дээ. Энэ анги маань Раг нохоогоо аваад зүгтэх үеэс цагдаа Рагийг хайж ирэх үе хүртэл нийт 30 хоногийн зай байсан бөгөөд тэр хооронд болсон үйл явдлууд гарна гэсэн. Тэгэхээр Брайан өхөөгүй амьд ба яагаад алаагүй үлдээсэн бэ гэсэн чинь дараа нь хэрэг болно л гэнэ. Раг бол жинхэнэ ноёнлий байснаар нэгдүгээр анги дууссан хэдий ч гинтэл жинхэнэ ноёнлийг хідүүлээ удахгүй олон Хятадаас энэ хүн ирээд биднийг ноёнлий рүү чиглүүлнэ гэх ба харин тэр үе хүртэл зөвхөн энэ гурвал хийж чаддаг Лайка гэх маш өндөр зэрэглэлийн хар тамхи хийхээр болцгоно. Брайаны нууц хид хідэн үйлдвэр байгаа. Тэдгээрээс түүхийн материалууд цуглуулад хийнэ л гэнэ. 이 선생이 올 거야. Мөн цагдаа маань жинхэнэ ноёнлыг баримаар байгаа ч цагдаагийн газраас нь энэ хар тамхитай холбоотой хэргийг бүр хүмүүс нь дуусгар болгож хаасан байдаг. Хятадын хар тамхины том бос Жин Харамын хийсэн тохиролцоог дуусгахаар удахгүй хүмүүс ирэх нь ойлгомжтой. Жин Харамын эмэгтэй дүү Собсо Чан том хотог гэдэг хочоороо алдартай нэгэн байх нь тэр. Ах нь Лайка гэх хамгийн дээд зэргийн хар тамхиг олж авахар Солонгост очсон ч ингээд хүр болол буцаад ирсэн. Бидэнтэй орооцолтвол яадгийг харуулна. Очиж хариулга тоосноо л гэдэг. Гэхдээ шууд л алах биш. Эхлээд заавал хар тамхинуудаа олж авах юм. Учир нь өөр хаанч олдохоргүй л өндөр чанартай хар тамхи юм байлээ л дээ. Цагдаа маань Пак Сунчаны утсыг олж аваа хар тамхитай холбоотой Брайаны үйлдвэр нууц агуулгууд гээд мэдээллүүдийг олж авч чаддаг. Харин Брайан мэдээж аль цагдаа нарт баригдаад бүх хар тамхиа хураалгацсан. Өөрөө ч эмнэлэг цагдаа нарын хараа хяналтанд байлгүй яхав. Энэ эмэгтэй бол түүний хувийн бие хамгаалагч. Брайаныг цагдаа нараас оргуулах нь тийм ч хэцүү байсангүй. Гэхдээ Брайаны бүх хөрөнгийг зарцааж ер нь юу ч хийж чадгааргүй болгосон байх нь тэр. Ингээ Хятадаас том утгач ирэх бөгөөд Брайан дээр ирээ Лайка хаан байгаа гэсэн. Брайанд хар тамхинч байхгүй, өгөх мөнгөч байхгүй. Бүх зүйл энэ хүнд байгаа гэд Рагийн зургийг үзүүлдэг. Миний үйлдвэрүүдийн аль нэгэнд л байх учиртай хэмээгээд мөн Тайланд улсад ахиад Лайка хийх түүхийн материал миний нуугаа тавьсан хэсэг юм бий. Тэрүүгээр хангалттай хийж хүрнэ л гэнэ. Угаасаа Тайландд эдний өөрсдийнх нь нэг томоохон үйлдвэр байдаг учраас энэ сандлыг нь сонсч үзнэ. Энэ цагта Пак Сунчаны усны тусламжтайгаар Брайаны бүх нууц үйлдвэрүүдийг хаана байдгийг олж мэдэх ба тэнд Рагш түүхийн материалууд цуглуулад явж байхыг хараад Лайка ахиж хийх гээд байна гэдгийг олж мэднэ. Раг эцэст нэг үйлдвэрт ирэхэд тэнд нь овоо түүхийн материал мөн хар тамхиа шууд үйлдвэрлээд эхлэхэд бэлэн нөхцөл байдал байсан тул шууд л хийж эхэлнэ. Тентхийн ажилчны хамт. Хэсэг хийж байгаа төр амраа манай хоёр нохоогоо үзүүлэх гээд явсан хойгуур үл мэдэгдэх машинууд ирс өгсдөг. Цонхоороо шууд л буудаж эхлэх ба эдгээр нь том хутгын хүмүүс байх нь тэр. Би Лайка хийж үгүй. Би ноёнлыг тусалж чаднаа. Ноёнлийш надтай уулзах хүсэх байхад тэр гэхэд том хутга нэлээд уралж ноёнлид ганц биел байхад хангалттай гэнэ. Гэхдээ тэгээд эцэст нь Лайка хар тамхи нь үнэхээр л ховор өндөр зэрэглэх учир Рагийг аваад явахаар л болдог. Энэ үе цагдаа маань нэг туслахтайгаа ирсэн. Араасаа нэмэлт төч огт хүлээхгүйгээр шууд л яваад орчин. Хэсэг нэлээд буудалцаж байгаа. Хүндээ зогтоолохгүй заавал барин шүүл гэж хэлнэ. Хөөрхий айсан ч гэсэн чадлаараа хичээгч эцэст нь амин тус газраа буудуулаа. Тэр дороол өгөх нь тэр. Ноёнлыг барина гэд улаарсан бүх шиг дайрж байхдаа хамт ажилладаг байсан хүмүүсээс тоогсохгүй байсных нь гоор ингэж гарсан юм. Цагдаа хахад нэлээд хэцүү байлгүй л яах вэ? 뭐가 좀 그런데야. 이것보다 중요한 일이 뭐가 있냐? Одоо Брайан Раг хоёрыг дагуулan Тайланд явах ба тэнд очиод Лайка хийх юм.
Хийхийг нь Раг хийн, харин түүхийн материалыг нь Брайан олж өгнө гэсэн үг. Брайан ярих бөгөөд анх 12 жилийн өмнө энэ харт амхны бизнест орж ирэхдээ өөрийг нь ноёнлыг их хүнтэй хамтран ажилтдаг байсан. Гэсэн чинь гинтэл нэг өдөр чэжүүд амарч байхад нь Жин Харим, Сопсочан хоёр ирээ тэр хамтрагчийг нь юу юугаар алж толгойг нь тасалжаал явсан байдаг. Энэ үед л ноёнлыг гэж хүн жигнэсээ байдаг. Мөн өөрийнх нь нэрийг ашигласан хүнд ямар ч хайр инэрлгүй ханддаг гэж би ойлгож авсан. Ингээд тэд усан онгоцоор явж байгааг цагдаагийнхнаас мэдсэн ба цагдаа маань шууд л ганцаараа явахаар болно. Ямар ч зөвшөөрөл хэрэгтэй ирж явах бичиггүйгээр шууд ганцаараа явна. Тайландд очиход 2 хуваагдаад явах ба нэг машинд нь Сопсочан Рагийг дагуулсан харт амхныхаа үйлдвэрлэлөө явна. Тэнд нь бүр нүсэр том үйлдвэр байх ба янз янзын харт амх хийж үйлдвэрлэн төрөл бүрийн аргаар л экспортын зааш нийлүүлдэг. Үлдсэн машинуудад нь Брайан сууж яваа бөгөөд өөрийн түүхийн материалуудыг хаана байгааг зааж өгөх ёстой. Гэхдээ түүхийн материалуудаа зааж өгсөн даруйд л өөрийг нь алахыг мэдж байсан тул өөрийгөө аварч гарах аргыг тооцоолгүй яхав. Араас нь бүрэн зэвсгэлсэн хувийн хамгаалагчид нь ирж Брайаныг суллах нь тэр. Цагдаа маань Тайландд ирнэ. Ирснээ шууд л харт амхны үйлдвэр инээтрээ гээл тэнд байрлах Солонгосын талыг хариуцсан цагдаатай уулзж асууна. 너무 잘하죠. Гэвч энэ цагдаа нь аль үжээ Сопсочаны хүн байлгүй яхав. Цагдааг шууд алаад нуучгаал гэхдээ алгаар орно. Энэ үед Раг Брайан хоёр уцаар ярих ба цагдааг заавал олж авар. Цагдаад намайг хаана байгааг заах GPS байгаа. Тэрүүгээр та нар энэ үйлдвэрийг олж ирэх боломжтой гэнэ. Тэгснээ бүр араас нь нөгөө хил ярианы бэрхшээлтэй найзууд нь хүртэл эдэнтэй нэгтгэр ирж байгаа юм байлээ. Цагдааг маань нэг газар авчираад тэнэгдүүлж байгаад шууд л алах гэж байсныг нь сэлжиглээ. Хин гэдгээ бас хинд ажилтгаа хийлмэлгээл сүр болох гэсэн чинь угаасаа олуулаа байсан тул цагдааг шууд л барьцаанд авна. Энд яах гэж ирж гай болоод байгаа. Солонгост аль үжээ ноёнлыг баригдсан гэвстэй. Тэр шигтэл алга болоо шидэр гэх тэр үед шууд л буудалцаан эхлэх нь тэр. Брайаны хувийн хамгаалагчид орж ирээд бүгдийг нь алж хаяна. Энэ бүхний эцэст Раг болон Брайан нар хоорондоо тохиролцсон л байсан байлаа л дээ. Дайсны минь дайсан миний найз гихчээр. Одоо тэдэнд Рагийг зааж өгөх GPS байгаа болохоор тэд бүгд Рагийн байгаа газар руу ирнэ гэсэн үг. Сопсочанд ноёнлигээс дуудлага ирэхэд учиргүй л баярлж авна. Бидний хүсэж хүлээж байсан ноёнлиг эцэст нь гарах ба нэлээд хөшүүхэн байх нь тэр. Гэхдээ өөрийгөө энэ ажлаас аль үжээ зодог тайлсан шүү дээ. Та нар миний нэрийг ашиглан бизнес хийж болно л гэсэн болохоос над руу ингэж ойрхон холбогдох хэрэггүй. Би зүгээр л 50 амьдрмаар байна гэдэг. Ноёнли угтаа Сопсочан болон Жин Харим нарын аав бөгөөд тийм болохоор Сопсочан аавдаа хүлээн зөвшөөрөхийг л хүсдэг байсан нэг юм. Гэхдээ аав нь тэднийг ерөөсөө зүгээр л хайцсан. Та нар бизнесээ хийгээд сайхан амьдр. Надтай бити холбогдгээл. Өөрийг нь ааваш гэж дуудахыг зөвшөөрдөггүй хүүтэн л хүн байсан юм байлээ. 我已经跟你说过，不要这么叫。 Энэ үеэр Брайаны хүмүүс болон цагдаа маань аль үжээ үйлдвэрийг олоод дайрч ороод эхэлсэн байдаг. Сопсочан ноёнлитэй уцаар ярьж дуусах үед Раг тэсэлгүй ноёнли юу гэсэн тэр хаана нэдрэгээд шалгаах нь угаасаа Сопсочаны дургуг хүрхэн лав шууд л зодож эхэлнэ. Нилийн хэсэг зодож байгаа тэцэст нь манай аавд төв ядаргаа удах энийг ч би уучлахгүй гэх тэрхэн агшинд Сопсочан буудуулан өгөх нь тэр. Ингээ эцэст нь аюул айц өнгөрч энэ хэд маань л хоорондоо уулзраа олох үлдэж байгаа юм. Одоо бол Брайан энд хамгийн том мэдлэлтэй. Цагдааг ухаан алдуулж орхиод чамайг дутуу өмнөснөөс болж би ийм нүртэй болсон. Гэхдээ эцэст нь чи өөрийгөө дайнд ялсан гэж баярлах тэр агшинд би ч гэсэн чамайг ашиглаж байсан л гин. Одоо чи жигэн ноёнлыг олж устгах хүртэл чиний хоёр найзыг би барьцаалсан гээд эмэгтэйг нь тэр дорн нүдийг нь сохлоод ахиж хизээч юм харах боломжгүй болгодог бол эрэгтэйг нь яг өөрийг нь галаар шарч тусан шиг тамалж зовоод. Раг ноёнлыг заавал олж ална. Энэ хоёрыг маань бити халаач дээл гэж гойно. 단 한 명만 남는 겁니다. Цагдааг сэрэхэд Солонгосоос түүнийг авчруулахаар хүмүүс ирсэн байх нь тэр. Ямар тач алаагүй л байдаг. Эцэст нь Норвей улсад ноёнли өөр хүмүүсийнхээ хамт амьдран суугаа бөгөөд түүн дээр Раг аль үжээ ирчихсэн байх нь тэр. Түүний лайка харт амхийг үнэхээр сайн болсон байлаа гэж магтаа мөн чи миний төсөөлж яснаас хамаагүй залуу хүн байна л гин.
Бүхэл хүмүүс аз жаргалтай байхыг хүсдэг. Хүмүүс аз жаргалыг худалдаж авдаг бол харин би зүгээр л тэр аз жаргалыг нь зардаг хүн байсан. 25 жилийн өмнө манай ээж аав танд итгэж таны туслалцааг аван хятадаас дөрвсөн. Цагаахнаар танд итгэхэд та тэдний итгэлээр тоглосон. Тэр ууж идэх зүйл өгөөд явуулахдаа дотор нь хар тамхи холчихсан байсан юм байлаа л дээ. Тэрнээс нь болоод хар тамхины өндөр тунгийн улмаас ээж аав нь хүчгсэн. Раг ганцаараа л амьд үлдсэн бөгөөд түүнийг өөр хүн үсгсэн талаар нэгдүгээр ангид гардаг. Таныг таны охин гэх хүний усны тусламжтай энд хайж ирсэн гэх ба таны охиныг алсан, таны эндих гэр бүл ихнийч бүгдийг нь алсан. Яг л та манай гэр ихнийг алсан шиг гэхэд ноёнлээ. Чамайг хараад би өөрийнхөө залуу байсан үеийг санаж байна. Хоёулаа нэгэн гэр бүл болоод бүгдийг шинээр эхлэх үг гэх тэрхэн агшинд Раг ноёнлыг буудан хөнөөдөг. Ноёнлыг өгсөн болохоор Брайан хэлсэн ёсороо хоёр найзыг нь суллах хэдийч эмэгтэй нь одоо хараагүй, харж чадахгүй мөн ярьж чадахгүй. Эрэхтэй нэг гаргүй болсон бөгөөд эмэгтэйдэд туслан харахыг хүссэн зүйлсийг нь ганц гараараа тайлбарлан зааж амьдрал болох нь тэр. Цагдаа манж Рагийг хайж ирэн тэр хоёр эцсийн уулзалтаа хийнэ. Энэ бүх хугацаанд цагдаа ноёнлыг барихыг хүсэж байсан. Брайан ноёнли болохыг хүсэж байсан бол Раг ноёнлигээс өшөө авахыг хүсэж байсан юм. Энэ бүх зүйлийн дараа тэр яг ямархан хүн байсан бэ гэж асуухад их сургуулийн багш хөгшүүдтэй сайн ханддаг байж болох хамгийн игэл хизээний өдөр яг л бидэн шиг мартагдаж хоцрох энгийн л хүн байсан гэдэг. Ээж аавынхаа үхлийг хизээж мартаж чадаагүй болохоор ноёнлиг л алчхуул бүх юм зүгээр болно гэж боддог байсан. Гэвч үнэндээ өөрчлөгдсөн зүйл алга. Одоо хуйлаа буцаад өнгөрснөөгөө явж чадахгүй гээд буугаад алаах үед цагдаа төрүүлж буудна Рагийг алах нь тэр. Гэвч үнэндээ түүний буунд сум байгаагүй гэдгийг ойлгоно. Брайан авахыг хүссэн бүхнээ авч Рагч хийхийг хүснээ хийж цагдаа манж барихыг хүссэн хүнээ барьсан л гэсэн үг. Ингээд киноны төгсгөл цагдаач өгснээр кино маань дуусна. Миний хүлээлт бол энэ кинонд мангар өндөр байсан. Нэгдүгээр ангины их гоё байсан. Хичээлхүү тэгээд дээрэс нь хань хөөж жүжигчин энэ кинонд нэмэгдэж удирсан шүү дээ. Тийм болохоор хүлээлт маань аюул өндөр байсан ч бараг миний энэ жил үзсэн хамгийн муу кино байлаа. Тэгээ угаасаа харахгүй үнэлгээ нь IMDb дээр бүр 5 руу орсон байлаа. Яагаад муу болсон бэ гэвэл угаасаа ойлгомжтой. Нэгдүгээр анги дээр гарсан түүх, нэгдүгээр ангийнх нь босгож өгсөн суурь. Тэднийг бүгдийг нь 2 дугаар анги дээр зүгээр л үл ошиодсон юм шиг. Нэгдүгээр анги гэдэг зүйлээ зүгээр л хайцсан. Тим амир логикийн алдаатай байхаар ч угаасаа энэ бичлэгийг яагаад хийсэн бэ гэвэл угаасаа ингэж муулан яах гэж ярьд юм бэ гэж байгаа хүмүүс ээж магадгүй. Яг тэгвэл өмнөх бичлэг 10,000 лайк хүрвэл дараагийн ангийг нь хийнэ гэсэн болохоор л хийсэн шүү. За тэгэхээр энэ бичлэгийг энэ хүрээ дуусч байна. Та нар subscribe дарж амжаагүй subscribe дараарай. Лайк астараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.